Майдраа бол ус нуурын тусгай хамгаалттай газрын захиргаанд ажилладаг хамгийн залуу байгаль хамгаалагч. Их нутаг байгаль дэлхийнхээ төлөө олон жил зүтгэсэн аав нь түүнийг өөрийнх нь үйл хэргийг үргэлжлүүлж байгааг Тэнгэрээс хараад баярлаж байгаа зэ. Харин Алтан туяа бол төрлөخت орнод аймгийнхаа газар нутгийг хамгаалахаар хотоос гэр бүлээрээ нүүж очив сууршин амьдарч байгаа зоригтой бүсгүй юм. Яагаад бид газар нутгаа тусгай хамгаалтанд авдаг вэ? Яагаад бид их нутаг газар шороогоо хайрлан хамгаалдаг вэ гэх асуултын хариултыг энэ хоёр залуусын ажил амьдрал үйл хэрэгээс бид хайх гэж хичээлээ. За болгоомжтой уу яа та. За намайг ганц үхий Майдраа гэдгээ. За би 1995 онд одоо төрсөн. Тэгээ багшийн дэд сургуулийг нийгмийн ухааны багш мэргэжлэр суралцж төгссөн байгаа. За манай аав болохоор дэвтэн байгаль хамгаалагчийг бол 20 жилийн хугацаатаа хийж гүйцэтгэж нөхөрлөлийн журмаар байгалыг хамгаалах үйлсэд бол их явдаг ийм хүн байсан. Тэгээд сүүлд бол энэ идэх оролцоог нь бас аймаг орон нутаг бол харж үзэж бас улсын тусгай хамгаалалттай газар байгаль хамгаалагчаар ажилд орж ингэж одоо байгалаа хамгаалж ирсэн байгаа. 8 настайгаас эхлээл ер нь аавыгаа дагаал бас уулаар явдаг. Тэгээ аав минь бол надад нэг зүйлийг бол маш хэлдэг байсан. Юу гэхээр альва зүйлийг чин сэтгэлээсээ хийх юм бол үр шим нь бол хизээ нэгэн цагт чамааг бол шагнаа гэдэг. Тэр нь ан амтны ургамал бол өөрөө одоо хэлж ярьдаг. Энэний дуу хоолой нь бол яалтчгүй одоо байгаль хамгаалагч бид нэр болж өгөх ёстой. Тэгээд яг энийг одоо гаргаад биотехник арга хэмжээ аваад гаргах тэр мэдрэмж болоош их сайхан байдаг. Тэгээд одоо эгээр хэлхий аргахгүй тийм мэдрэмжийг авдаг. Наа Дашнамын Алтан туяа гэдэг Орнод аймагт төрж өссөн эколог байгаль хамгааллын мэргэжлэр Монгол Улсын их сургуулийг төгссөн. За энэ улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд 3 дахь жилдээ ажиллаж байна. Би чи аймагтаа ирээд 3 жил болж байгаа шүү дээ. Өмнө нь бол тэгэл хотод тахад одоо тэгэл сурчт юм лээ. Одоо хот орохоор бас тийм хэцүү байлж тас. Тэндээ жоох уулах штэ. Найз нөхөд байхгүй юм шиг тэгэж нэг сүултээ бүр бараг дассан тэгээд. Энэ манай Орнод Политехникийн коллеж дээр ирээд байна. За энэ Политехникийн коллежид болохоор манай сумдаас ирсэн хүүхдүүд суралцдаг. За тийм учраас энэ Политехникийн коллежид ирж суралцж байгаа энэ сумдын хүүхдүүдэд тусгай хамгаалалттай газрын талаар ойлголт өгөх ажил нь болохоор бидний хувьд бол бас маш чухал байдаг. За энэ Политехникийн коллежид бол бас манай хүн ажилладаг. За автомат камер дээр нь юу орсон байна? Автомат камераа шалгаадах юм. Сая нэрвэст камер тавьсан. За автомат камерт ирвэс орсон байна. Янгар ямаа орсон байна. Алтан хойлог шоу орсон байна. За ингээ камераа ямарыг солиод буцаагаад камера тавьчихъя. Ер нь бол цаашид энэ чиглэлээр явж байгаа л ер нь тэтгүүртэй гарил гэсэн бодолтой. Одоо ганц хүн гэж үзэхэд одоо байгаль хамгаалалт нэг оруулж байгаа нэг жоохон шалтгаан нэг нөлөө хувь нэмэр байж ивэл ер нь бол сайхан л гэж боддог. Төрсөн нутаг гэдэг бол одоо ээж аваас үлдээс нь өвдөөцөөс үлдээс нь одоо маш үнэтэй ийм чухал одоо хэсэг гэж би боддог. Тийм ч учраас Монгол хүн бүхэн одоо нутаг орноо хайрлан хамгаалж ирээдүйн хойч үедээ өвлүүлэн үлдээх энэ одоо үнэт зүйлийг хайрлан хамгаалах нь бол
одоо юу юунаас илүү чухал гэж би одоо бодож байна. Бяцхан охиндоо үлгэрлэж байгаль ихтэйгээ ойр өсгөн амьтан ургамлыг инэрч хайрлах ирээдүйн байгаль хамгаалагчийг бэлтгэж буй игэл даруухан Монгол ээж эмэгтэй мэрэгжилтэн алтан туяагаас бид алдрайхан үрсийнхээ ирээдүйн төлөө их нутгаа хайрладгийг харин хүсэл мөрөөдлөө даган аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж буй жирий Монгол аав байгаль хамгаалагч Майдрагаас бид эцэг эхээс өвлөгдөн ирсэн их нутгаа элэг бүтэн байлгаж хамгаалдгийг ойлгож авлаа. Амьдралынхаа хийж бүтээх эд залуунасаа их нутгийнхаа газар шороог хайрлан хамгаалах үйлсэд зориулж байгаа. Майдра алтан туяа нар шиг мянган залуус тэдэнтэй мөр зэрэгцэн энэ салбарт хүчин зүтгэж байна. Хамтын хүчээр хойч үдээ өвлүүлэн үлдэх үнэт өвгийнхөө төлөө бат зогсох тэдэн шиг залуус тэдэнтэй зориг нэгт хамт олмон байхад бидний ирээдүй гэрэлтэй гэдэгт та бүхэн бат итгээрэй.